Alright, challenge-ийн 5 дахь өдөр. Let's go. Өдөр 3 цаг болж байгаа сэрээд өөртөө хідэн өндөг махтаа хуулж идээд. Лүлүү 5 цаг болж байхад ажлаа тараад хүрээд ирсэн. Манай хүнийг баг байхаас нь л ээж нь галтгоотой зурлуулахгүй эрдэнэ номоор хичээлээ хийх ёстой гэдэг. Суулгасан манай хоол хийхдээ тэгээ надаар заалгаж хоол хийнгээд өнөөрөө бид хоёр цуг дахиад нэмэх шаарсан. Хоол ээж идчихэд 7 цаг болж байхад ажил дээрээ очиод буцаас солиод борхуу боомжигт хоёр маань аль аль нь байхгүй дахиад л нэг илүү цагийн багийтай ажиллахаар болж байна. 9 цаг болж байхад орой хоолоо идээд хоолоо идчихэд хэсэг ажиллаа хийж агаад жим рүүг ороод өнөөдөр дахиад л нуруундаа хит их ачаал өгөхгүй тулд нурууны сунгалтын дасгалууд тэгээд цээжиндээ баг зэрэг хөөл тавхын тулд 3-4 төрлөөр гар дээрээ сунааж цээжээх өнөөдөр хийсэн. Ер нь миний мэдх хамгийн бест гэртээ хийж болох дасгал бол ер нь гар дээр сунах, diamond push up, сугаа хавчаад сунах, сугаа дэлгээд сунах, гих мэтлэн сунаа бол үнэхээр үр дүнтэй. За тэгээ фитнесээсээ гараад нэлийн ажиллаа хийж явж байгаад дахиад 3 цаг болж байхад басны хоолоо идчихэд тэгээд 5 болж байхад гарч нэг 45 минутын алхал тэгээд 7 цагаас тарсан. Гэртээ хараад нөгөө нэг дайсны зэрэг Густаво баалга шээлэхгүй эзэн яаж цугсан бүү мэд энэ тэнд харагдахгүй газар очиод баагаад шээцэн байдаг байхгүй. Буцаж ороод сахилахгүй багийнхаа сарууг нь хевсэн дээрээ хид арчиж аваад хуцаа солиод өрөөлөгөө орсон манай хүн бүр таг унтчих шүү. Тэгсэн Густаво ч гэсэн бүр хүнжил рүү шумбаал орж ийн. Бараг 16-7 цаг сэрүүн байцсан би ч гэсэн ардаас нь шумбаж ороод номоо хальт шагаагаал унтсан да.